Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэнчилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар голом зөвцөлбөр сургуулиас шинэхэн дугаараа төлөвлөж байна. Эрхэм хайртай ээж Кинжи Тайда хэмээн хаяглаж айлчлан ирсэн шинэ ондоо эрүүл их байгаарай хэмээн өр хүүхдүүдийн зүгээс илгээсэн халуун сэтгэлийн мэндчилгээг хамтдаа дотгошоорч уламжилцгаая. Налагчуудаа хайр түгэе. Мэндчилгийн үргэлт маань үргэлжилсээр яг энэ цаг мөчид Кинжитай их чигээ зорин хөрөлцөн ирээд байна. Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. Баярлаа. За, Кинжи их чиг хүүхдүүд амрах гад лид булжигнаад ажил ихтэй байх шиг ажил албан тавтай байна уу гэж. Манай тавтай. За тэгээд намайг гинт гаднаас цэцэг мэдцэг бариад ороод ирэхээр их гайхаж байгаа болов. Өнөөдөр 12 сарын 25 ямар өдөр вэ? Ямар ч өдөр ш. Төрсөн өдөр л биш. Тэглэхгүй яг хөө тэгээд бэлэг хөгж явуулсан хүмүүс хэлэхдээ өнөөдөр энэ бүсгүйгийн хувьд төрсөн өдөр тэмдэглэлт баярын өдөр аль нь ч биш. Тэгвэл зүгээр л нэг зүрх сэтгэлдээ бодож явдаг. Танд баярлалаа гэж хэлхийг хүсэх хүмүүс байдаг юм байна гинжигч. Тэр хүмүүсийн ийм гоё бэлгийг аваад ирлээ. За тэгээд ер нь ихчээ тэрэл байхтаа гэж нэг таамаглаж байгаа юм байна. Хин гэж Хүүхдүүд. Хүүхдүүд гэснээс та ер нь хэдэн хүүхдүүд болж байсан? 5 хүүхэд. За тэгэлгүй яах вэ? Тэгээ мэдээж бас гинтийн бэлгийн уламжлалыг дүүгийнх нь гарт маш гоё сэтгэл шингэсэн бэлэг байгаа Кинжигч. Тэгээ энэ бэлгийг бас шууд өгөхөөс илүү хүмүүсийн гоё сэтгэлийн үгийг уламжилж өгдөг. Тиймээс одоо хоёулаа бас хөтлөгчийнхээ хэлэх үгийг маш сайн сонсъё. Хүүхдүүд нь мөн үү айлс үл өөр хүн явуулж гэдгийг бас хамтаа сонсхон зүйтэй болов уу гэж бодож байна. Ингэртэй нааж, элгэндэн твэрч, эрхлүүлж биднийг инхрийлж өсгсөн ээж минь таньда энэ өдрийн мэндийг хүргье. Газар дээр ганцхан бидний төлөө ичимэн та ямар ч их хичээсэн юмтэй. Сүсэгтэн биш гэлээч үрстэн шүтдэг ганцхан шүтэн байдаг юм а ээжээ. Олны хилэм хараад ирүүлэгч одод тэнгэр бүгдийг нь ч охид хөвгүүд нь шүтдэггүй. Орчлон харин ганцхан ээж таны ханал бид шүтлэн дээдэж явдаг юм шүү. Бусдын хүүхдээс дутаачихгүй юм гэсэндээ бүлээн цайгаач залгилж үзээгүй. Бүтэн найртаач хонж үзээгүй. Бүхий л насаа бидний төлөө зориулж яваа. Ижи таньда хайртай шүү. Таньда шинэ он шинэ жилийн минь хүргье. Миний ээж 2025 онд эрүүл их байгаарай гэд энэ гоё цэцгийн баглагаар таны гарын 5 хуруу болсон сайхан өрсүүд нь мэндчилгээ дэвшүүлсэн байна. За тэгээд хүүхдүүдийнхэн сэтгэл шингэсэн гоё бэлгийг гардуулж байна хүлээн авна уу. зүрхнээсээ аялсан ээжи бовэ намун чи надтай хамт ирэлж Кинжигч ажиллаа хийгээд байж хат нь учиргүйгийн цэцгийн баглаа ороод ирэхээр их гайхав уу та минь. Тэгээд бэлэг явуулсан хүүхдүүдийн нэрсийг бас заавал бичлэгтээ дурсахгүй болохгүй байхаа гэж бодож байна. Энэ цаг мөчид таньдан гинтийн бэлэг бариад л учир зүггүй догдлон утасны цаанаас үзээд сууж байгаа хөөрхөн үрс болох Айгуул Жулдбай Эрдэнэ бэлэг өнөөрбиг Болотфик нараас нь маш гоё бэлэг илгээсэн. Одоо бас энэ бичлэгийг үзээд сууж байгаа хоёулаа. Хүүхдүүдтэй хандаж гоё сэтгэлээсээ хаалцъя тэхөө. Та хүүхдүүдтэй маш их хайртай шүү. Миний хүүхдүүд сайн сайхан яваарай. За тэгэлгүй яг хөө тэгээд сайн сайхнаас илүү их хүний өрдөө хэсэх зүйл гэж юу байх вэ? Тэгээд хүүхдүүд нь бас хэлэхдээ саяхан манай их чинь шинэ жил болсон юм а да. Ээж маань бас шилдэг ажилтан болоод бас өргөмжлөл энэ төр авсан. Тэрийг бас давхар баяр хүргээрэй гэсэн шүү. Баярлаа. За тэгээд Кинжигч танд ажлын амжилт хүсье. Боловсролын салбар тэр дундаа энэ хүүхэд шөөгсөн их хөргөөг цэвэр цэмцгэр байлгахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа. Эхчийнхэн бас ажил үйлсэнд сайн сайхныг хүсье. Үрсүүд нь эрүүлийн хийх хүсье. 2025 онд азтай байгаарай. Баярлаа.